Забайкальский бичил хороололд зохион байгуулагддаг үндэсний спортын тэмцээн хэдийн өөрийн гэсэн үүх түүхтэй болжээ. 10 гаруй жилийн хугацаанд янз бүрийн багууд оролцож ирсэн бол энэ жил 3 сургуулийн сурагчид өрсөлдөж байна. Тэмцээнд оролцогчид янз бүрийн ангиллаас бүрддэг. Өнгөрсөн жил манай хотын тосууд оролцож байсан бол энэ удаа Октябрийн дүүргийн 55, 50, 57 дугаар сургуулийн 14-өөс дээш насны сурагчид өрсөлдөж байна. Манай тоглолтод дөрвөлж хөгжилтэй, эрч хүчтэй болтгоо. Тэмцээнд цагаан сарын баяр зориулан зохион байгуулагджээ. Би шатрын төрөлд өрсөлдөж байна. Энэ тоглоом надад их таалагддаг. Оюун ухааныг хөгжүүлдэг, сонирхолтой, таны мэдгүй ач холбогдолтой. Ер нь би багаасаа шатар тоглох туртай байсан. Шатраас гадна оролцогчид шагаан наадан, буряд кёрлинг, наадан болон даан болон өөр нэгэн спортын төрлөөр хүч соржээ. Би үндэсний наадгын төрлүүдэд тийм ч сайн биш. Гэхдээ энэ дартс тоглох боломжтой юм байна. Тэгэхээр азаа үзээд яг 10 оноонд он чадах хэсгээ туршаад үзье. Энэхүү тэмцээнийг хотын зөвлөлийн төлөөлөгчид жил бүр дэмждэг. Буряд кёрлинг зөвхөн манай тойрогт зохион байгуулагддаг. Самбар дээр буузаар тоглож болдог. Бүх зүйл адилхан, харин хүүгийн оронд бууз ашигладаг. Энэ бол юуны өмнө бидний язгуур уламжлалыг сэргээж буй хэрэг. 26 дугаар тойргийн депутат Себико Биликто Дамдинович мөн 27 дугаар тойргийн Саян Жаншипович холхойо бид үргэлж дэмжиж шагнал зохион байгуулалтаар туслахыг хичээдэг. Манай хүүхдүүд үндэсний тоглоомоо мэддэг байх ёстой. Хамгийн чухал нь бүгдээрээ цугларч хамтдаа цагийг зугаат өнгөрүүлэх явдал юм. Тэмцээний 1-р байрыг 50 дугаар сургуулийн сурагчид эзэлж, 2 дугаар байрт 55 дугаар сургуулийн баг шалгарсан бол 3 дугаар байрыг 57 дугаар сургуулийнхан хүртлээ. Андрей Слепнев, Дрожжичий Допов, новости дня. Улаан-Удэ хотод эмийн ургамлын тариалалтын чиглэлээр стратегийн хилцүүлэг боллоо. Байршлыг санамсаргүй сонгоогүй. Бурядын хөдөө аж ахуйн активд шинжлэх ухаан ба үйлдвэрлэлийг хэрхэн уялдуулах асуудлыг шийдэж байна. Одоогоор бүгд найрамдах улсад 6 төрлийн биологийн идэвхт нэмэлт бүтээгдэхүүн 80 орчим төрлийн эмийн цай үйлдвэрлэж байна. Тэдгээрийн найрлагад нутгийн 60 гаруй төрлийн ургамал багтдаг бөгөөд тус бүр дархлаа дэмжихээс гадна элэг хамгаалах, даралт тогтворжуулах хүртэл өөр өөрийн гэсэн үйлчилгээтэй. Актив өөрөө болон бусад хүрээлэнгүүд үйлдвэрлэлд мөн оролцож байна. Манайх эмийн ургамлыг гүн боловсруулдаг шинжлэх ухаан үйлдвэрлэлийн лабораторитой. Энд инженерүүд болон судлаачид ажилладаг. Мөн оюутнуудыг татан оролцуулдаг. Тэд өөрсдийн төслүүдийг боловсруулж, улмаар уралдаан тэмцээнд оролцуулдаг. Мэргэжилтнүүдийн хэлснээр өнөөдөр ургамал тариалалтын гол асуудал нь түүхийн эдийн хомсдол. Өөрийн тариалангийн талбай цөөн, зэрлэг ургамлын нөөцөж хязгаартай. Энийг шийдэхийн тулд шинэ тариалангийн талбай бий болгож, үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Бид бүгд найрамдах улсын хэмжээнд бүтээгдэхүүний системтэйгээр сурчлана. Та бүхэнд гадаад зах зээлд гарахад дэмжлэг үзүүлж, арга хэмжээ зохион байгуулна. Сурталчилж, таниулж танилцуулна. Эрхэм нөхдөө, бидний одоогийн зорилт бол энэ шин салбарыг бүрэн дүүрэн эзэмших явдал юм. Хилцүүлгийн үр дүнд салбарыг хөгжүүлэх замын зураг боловсруулагдана. Үүнд нэр төрлийг нэмэгдүүлэх, боловсруулалтын хэмжээг өсгөх, бурядын эмийн ургамлыг бүс нутгаас хальж, улс орон төдийгүй гадаад зах зээлд гаргах зорилт багтаж байна. Вячеслав Ковальчук бол оюутан хүн. Тэр багаасаа төрөл бүрийн спортоор хичээлж ирсэн бөгөөд энэ удаа боксоор хүч сорихоор шийджээ. Өдөрт хэд хэдэн удаа бэлтгэл хийж, Gentlemen's League-ийн ээлжид тэмцээнд бэлтгэхийн зэрэгцээ хичээл, ажиллаа давхар амжуулж байна. Тэрний хувьд сонирхогчдын тэмцээнд оролцоно гэдэг шин сорилт ажээ. Gentlemen's League-д оролцох нь миний хувьд маш чухал юм. Би энэ босхийг давахыг хүсэж байна. Айдас догдоллоо ялж өөрийн хүчийг сорж үзмээр байна. Вячеслав дасгалжуулагч Владимир Клашниковын удирдлагаар бэлтгэл хийдэг. Одоогоор багш нь 5 боксчныг тулалдаанд бэлтгэж байна. Тэдний суур бэлтгэл харилцан адилгүй тул дасгалжуулагчийн гол зорилго нь тамирчин бүрт тохирсон арга барил олж өрсөлдөөний түвшинд хүргэх явдал юм. Бид голлон спарринг дээр анхаардаг. Учир нь тулаанд тэсэж үлдэх, рингэн дээр зориг гаргах, ухралгүй тогтох, сурсан бүхнээ хэрэгжүүлэх нь хамгийн чухал.
Традиционные бои любительской лиги Джентльменүүд сонирхогчдын лигийн уламжлалт тулаанууд сүүлийн 3 жил эрхэм мужид зохион байгуулагдаж байна. Боксийн хорхоотнууд Братск, Железногорск, Илимскийн хотуудад ч очиж үзсэн. Энэ удаагийн тэмцээн урд өмнөхөөс хамгийн өргөн хүрээтэй болох төлөвтэй. Дню защитника Отечества. Энэ бол оны анхны тэмцээн. Боксчид өөрийн танхимд бэлтгэлээ базаасан. Ойролцоогоор 30 оролцогч өрсөлдөнө. Тэдний дунд хууль сахиулах байгууллагын ажилтнууд ч бий. Мөн фитнес болон хувийн боксын танхимд хичээлдэг сонирхогчид ч оролцсон. Жил ирэх тусам лигийн нэр хүнд өсөж, оролцогчдын тоо нэмэгдэж байна. Хамгийн гол нь бокс улам үзүүштэй, гоёмсог спорт болж байна. А в планах на этот Зохион байгуулагчид энэ жил Gentleman боксчдын тоог нэмэхээс гадна тэмцээний газар зүйн хүрээг тэлэхээр зорж байна. Төлөвлөгөөгөө одоогоор нууцлж байгаа ч үзэгчдэд сонирхолтой гинтийн зүйлс хүлээж байгааг амлажээ. специально для программы новости. Энд суралцагчдын ихэнх нь багш нараас 2, бүр 3 дахин ахмад настай. Бред үндэсний хутаг урлах, нарийн ухаанд суралцгаар хүмүүс ихэвчлэн өөрөө ухамсарлан зорилготойгоор ирдэг байна. Би барилгын инженер мэргэжилтэй, гавьяат барилгачин хүн. Насан туршдаа орон сууц, захиргааны барилга гээд олон барилга барьсан. Одоо 70 настай ч гэсэн өөрийн гараар юм бүтээж, дархны үйлд гар бие оролцмоор санагдсан. Манай багш нар эдгээр мастерууд ур чадвараа бидэнд дамжуулж, хэрхэн хийдэг, ямар дарааллаар бүтээдгийг зааж өгч байна. 70 нас бол дээд хязгаар биш. Сүүлийн 3 жилд хамгийн ахмад суралцагч 81 настай байжээ. Гэхдээ зөвхөн ахмадууд бус залуус оюутнууд ч суралцдаг гинэ. Хүн бүр энд үндэсний уламжлалаа ойлгож мэдрэхээр ирдэг. Каждый ученик приходит к нам. Суралцагч бүр өөрийн зорилготой ирдэг. Зарим нь үе дамжуулан хадгалах гэр бүлийн дурсгал бүтээхийг хүсдэг. Зарим нь хутаг урлал сурах зорилготой. Мөн өмнө нь анхан шатны мэдлэгтэй байсан хүмүүс ур чадвараа сэргээхээр ч ирдэг. Сейчас вот решил вспомнить. Энэхүү сургалтын төв зэвсэг урлал, үнэт хэдлэл, вааран урлал, уран товгор зохих урлаг зэрэг хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн номын цех, арьс ширний урлан, дархны газарч энд бий. Борис Дамбаев бол онцгой байдлын албанд ажилладаг. Гал унтраах автомашины жолооч. 7 хоногт 3 удаа энд ирж суралцдаг. Приходит сюда учиться. Эрт дээр үеэс бурядууд нүүдэлчин ард түмэн байсан. Хутх нь үндсэн хэрэгсэл, хоол хүнс бэлтгэх, галаасаах, мах боловсруулах гээд бүх зүйлд хэрэглэгддэг. Мөн өөрийгөө хамгаалах зэвсэг байсан. Уламжлалаар буряд эр хүн бүр өөрийн хутагтай байх ёстой. Би өөртөө нэгийг хийж сураад цаашдаа хүүгүүдэд уламжлалт технологиор хийж өгөхийг хүсэж байна. 2024 оны сүүлчээр Бред буу зэвсгийн урлалыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд өөр байгалийн хязгаарт үнэтэй мэрэгжлийн тоног төхөөрөмж худалдан авчээ. Утас нь бэлдэцэд цөөрөлж, нэг талаас тойрог үүсгэн нэвт гарч, ингэж дунд хэсгийг огтолж гаргадаг. Өнөөдөр суралцагчдад хөтөлбөрийг үр бүтээлтэй эзэмших бүх нөхцөл бүрджээ. Зарим нь 2 сарын сургалтыг нэг чиглэлээр төгсөөд өөр мэргэжлэр дахин ирж суралцдаг байна. Хамгийн чухал нь хүмүүс өөрсдийн уламжлалтаа сонирхолтой байж, тэрнийг хадгалж, цааш дамжуулах хүсэлтэй байгаа явдал юм. Би 1999 оноос хойш зэвсэг урлалын ажил хийж байна. Нэг үе ирэхээр мэдсэн сурсан зүйлээ бусадтай хуваалцах хүсэл төрдөг байсан. Бурядууд дэлхийд даяар тархан амьдарч байна. Тиймээс үндэсний хутаг уралдаг хүмүүсийг нэгтгэх зорилгоор буряд зэвсгийн урлаачдын олон улсын холбоог байгуулсан. Бурядууд олон оронд амьдарч үндэсний хутгаа бүтээж байна. Бидний ажил амжилттай урагшилж байна. И у нас все получается. Бид хойд нутгийн хүүхдүүд уралдаан Хабаровск, Саха болон бүгд наримдах хятад ард улсаас ирсэн авьяаслаг өсвөрийн уран бүтээлчдийг нэг дор цуглууллаа. Олон оролцогчдын хувьд энэ нь зүгээр нэг өрсөлдөөн бос туршлага солилцох, дэлхийн бүх хүүхдүүд найз нөхөд гэсэн энэ жилийн сэдвийг өөрсдийн өнцгөөс илэрхийлэх боломж юм. 2013 оноос хойш уг уралдаан бүгд найрамдах улсын хэмжээнд зохион байгуулагдаж ирсэн. Өнгөрсөн жил бүх Оросын хэмжээнд болж өргөжсөн. Харин энэ жил бид бүгд найрамдах хятад ард улсын багийг хүлээн авч байна. Цаашид уралдаан улам хөгжинэ гэж найдаж байна. Хятадын багийнхны хувьд энэ уралдаанд оролцох нь соёлын харилцан ойлголцлын нэг хэлбэр. Хэлний бэрхшээл байсан ч урлагийн хэлд орчуулга шаардлагагүй.
Мне очень понравился город. Якутскот надад их таалагддаг. Би энд анх удаа ирж байгаа юм биш ээ. Бид өдөр бүр бэлтгэл хийсэн. Хүүхдүүд маш их хөдөлмөрлсөн. Аянга зүрх бүхий мөсөн баримл бүтээн. Дотор нь хүүхдийн дүрслэл байх болно. Багада ийм баримл харж байсан учраас дахин бүтээхээр шийдсэн. Талбай дээр оролцогчдыг 2 м өндөр 1 м 30 см өргөн 50 см зузаан мөсөн томоохон блокууд хүлээж байна. Салхишуурхтай байсан ч багууд сааталгүй ажиллаа эхлүүлв. Та өнөөдөр юу төлөвлөж байна? Хүүхдүүдийн хамгийн дуртай зүйл бол тоглох шүү дээ. Тиймээс манай багийн бүтээлд хүүхдүүд багвахын дунд савангийн хөөс үлээж тоглож буйгаар дүрслэгдэнэ. Хүүхдүүд өөр төрхтэй байна. Мөстэй ажиллах хэцүү юу? Хавтгай объектоос эзэл хүнтэй хялбар гаргах арга барилыг ойлгох хэрэгтэй. Альва бүтээл нарийн тэмдэглэгээ тооцооллоос эхэлдэг. Уран баримлчид мөсөн блоктойгоо анхааралтай танилцаж, харьцаа хэмжээг нь наривчлан тооцоолж, дараа нь эхний төсөлтийг болгоомжлон хийдэг. Оролцогчдын дунд туршлагатай уран бүтээлчид ч бий. Анх удаа мөсөн баримлд хүч сорж байгаа хүүхдүүд ч байна. Саахаг 7 баг төлөөлж байгаа бол Датинскийн дүүрэг 2 баг илгээжээ. Би өмнө нь мөсөн баримл хийж байгаагүй. Нилээд хэцүү байх гэж бодож байна. Манай бүтээлд маш олон жижиг деталь бий. Бид эхлээд эскиз гаргаж баримлын шавраар загвар хийсэн. Гэртээ бэлтгэлээ базаасаа. Өнгөрсөн жил анх оролцоод гран-при шагнал хүртсэн. Уран баримлчдыг 4 өдрийн нөр их хөдөлмөр хүлээж байна. Эхний 2 өдөр мөсөн, дараагийн 2 өдөр нь цасан баримл уралдана. 27 февраля. Даяна Федорова, Семен Семенов, Якутск. Хүн дүрст роботууд холын зайд гүйж шууд эфирт үзүүлбэр үзүүлэн олон нийтийг гайхшруулж чаддаг болсоор удаж байна. Харин өнөөдөр Хятад улс тэднийг шоуны тайзнаас бодит ажлын талбар руу гаргаж байна. Машинууд энгийн ажилтны үүрэг гүйцэтгэж сурахаар бодит үйлдвэрлэлд оролцож эхэлжээ. Шанхай дахь Agibot компани дата үйлдвэрт бараг 1000 орчим робот өдөр бүр мэргэжил эзэмсэж байна. Операторууд тэдэнд хувцас ивхэхээс эхлээд шүүс, шахах хүртэл ахуйн даалгавруудыг зааж сургадаг. Цугларсан өгөгдлийг нээлттэй болгодог тул бусад компанич роботуудаа сургах боломжтой. Хүний оролцоотой үүсгэсэн өгөгдлийг бид эксперт өгөгдөл гэж нэрлэдэг. Мөн алгоритмын бие даасан суралцах явцад бий болсон өгөгдлийг ашигладаг. Өгөгдөл, техник хангамж, алгоритм гуруула спираль маягаар зэрэг хөгждөг. Өгөгдөл ихсэх тусам бодит хэрэглээнд ашиглах боломжтой загварууд улам сайжирна. Бид өгөгдлөө дэлхийн хөгжүүлэгчдийн нийгэмлэгтэй хуваалцсанаар хамтын ажиллагааг дэмжиж, нийт салбарын ахиц дэвшлийг хурдсгаж байна. Ийм нээлттэй хандлага үр дүнгээ өгч байна. 2025 онд дэлхийд даяар хүн дүрст роботын нийлүүлэлт ойролцоогоор 18,000-д хүрч өмнөх оноос 5 дахин нэмэгдэжээ. Зах зээлд хятадын компаниуд давмгайлж байна. Зөвхөн Agibot өнгөрсөн онд 5100 гаруй робот нийлүүлжээ. Манай амжилт 3 хүчин зүйлд тулгуурладаг. Нэгдүгээрт инженерийн өгөөж, нисгэгчгүй төхөөрөмж, лидар, ухаалаг тээврийн салбарт туршлагатай багууд. Хоёрдугаарт хөгжсөн үйлдвэрлэлийн дэд бүтэц. Бид мэдрэгчийг тэгээс нь бүтээхгүй. Харин цахилгаан автомашин, дроны бэлэн экосистемийг ашиглан хөгжүүлэлтийг хэд дахин хурдсагдаг. Гуравдугаарт төрийн системтэй дэмжлэг, түншүүдийн итгэл. Хөнгөлөлттэй түрээс татаас зардлыг бууруулж, захиалагчдыг эртнээс оролцуулах нь бүтээгдэхүүнийг тогтвортой сайжруулах боломж олгодог. 2025 онд хүн дүрст роботуудын хамгийн том захиалагч нь Entertainment арилжааны шоу салбар байлаа. Үүний дараа шинжлэх ухаан, боловсрол, өгөгдөл, цуглуулалт, үзэсгэлэнгийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, логистик орж байна. Эрэлт нэмэгдэж байгаа сургуулиудыг ч сургалтын хөтөлбөр шинжилгээд хүргэжээ. Би багасаа робот сонирхдаг байсан. Одоо энэ бол маш эрэлттэй мэргэжил. Цаашид ч хэрэгцээ өснө. Роботууд компаниудад тайзан дээр цаашлаад асаргаа сувилгаа, өндөр наснуудын халамж, эмнэлгийн салбарт ажиллах боломжтой. Төрийн бодлогын төвшөнд хэмэл оюуны боловсрал бүх шатанд нэвтэрч байна. Оюутнуудыг биежилсэн оюун ухааны технологитой эрт танилцуулах нь тэдэнд гүнзгий ойлголт, бат бөх ур чадвар олгодог.
Гэвч олон хүнийг хамгийн их түгшээж байгаа асуудал бол хөдөлмөр эрхлэлт юм. Хятад улс залуучуудын ажилгүйдэл хүн амын хөгшрөлтийн сорилттой тулгарч байна. Гэсэн ч шинжээчид эдгээр асуудал нь шин шийдэл илэрхийлэх түлхэц болж байна гэж үздэг. Би эдгээр роботуудыг нийгмийн үндсэн сорилтод хариу өгөхөөр бүтээж байна. Гэр бүлүүдийн гишүүдийн тоо цөөрч, хүнд хүчээр хөдөлмөр эрхлэх залуусын тоо буурч байна. Шийдэл аль хэдийн бүрэлдэж эхэлсэн. Төрийн дэмжлэг, мэрэгжил дэвшлүүлэх зөв бодлоготой уялдуулбал компаниуд ч шин технологитой ажиллах ажилтнуудаа сургахад бэлэн байна. Бидэнд боломж бий. Бид зөв чиглэлд явж байна гэж бодож байна. Хүн дүрст роботууд ажлын байр руу орж ирж байна. Одоо гол зорилт нь хүн машин хоёрын хамтын ажиллагааг аюулгүй болгож, туршлага солилцох экосистемийг бүрдүүлэх явдал юм. Хятад улс биежсэн оюун ухааныг эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр болгон хөгжүүлж, хүн ба машин хамтран ажиллах ирээдүйн кодыг бичиж эхэлжээ. Өглөө бүр тогооч Чен Цзян нутгийн хөл хөдөлгөөн ихтэй захыг зорддог. Тэрний хувьд жинхэнэ эрдэнэ бол тухайн өдрийн хамгийн шинэхэн загас далайн бүтээгдэхүүн юм. Кантон хоолны маструуд хөтөлбөр надад мэрэгжлийн замыг нээж өгсөн. Одоо би өөрийн хувийн зоогийн газартай. Кантон хоолны уламжлалт, шинэлэг, цэвэр бүтээгдэхүүн бол бүхний үндэс. Амжилттай хоолны 70% нь орцсноос, ердөө 30% нь тогоочоос шалтгаалдаг. Чин Цзян галт тухайд шууд орж ирээгүй. Тэрээр 20 жилийн турш аялал жуулчлалын салбарт ажилласан ч төрийн мэрэгжлийн сургалтын хөтөлбөр тэрний хувь заяаг өөрчилжээ. Аялал жуулчлалын салбарын уналт намааг мэрэгжлээ солиход хүргэсэн. Харин кантон хоолнд дурлсан сэтгэл аяллаа явцад төрсөн юм. Сургалтын хөтөлбөрөөр дамжин би багш нартайгаа учирч хоол хийхээс эхлээд орц сонгох, бизнес удирдах хүртэл бүхнийг сурсан. Тэрээр Фошан хотын Шүндэ дүүрэгт суралцахаар шийджээ. Энэ нутгийг кантон хоолны үлгийн нутаг хэмээн нэрлэдэг. Энд дэлхийн алдартай хоолнууд төрж, олон улсын шагналд тогооч нар ажилладаг. Орон нутгийн нийтийн хоолны салбар бараг 100 мянган хүнийг ажлын байраар хангаж байна. Ресторанууд хөгжихийн хэрээр хотож цэцэглэн хөгждөг. Чин Цзяны багш ахлах тогооч Сүн Юнкан 40 жилийн хугацаанд 100 тогооч бэлтгэжээ. Одоо тэр хөдөө орон нутагт ижил төстэй сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхийг зорж байна. Сургалт үн төлбөргүй. Төрөөс тэтгэлэг олгодог тул тэд мэрэгжил эзэмшээд нутагтаа шинэ ур чадвараа өөрчлөн буцаж очих боломжтой. Хоол бол эдийн засгийн хөдөлгөгч хүч. Хоол бол амьдралын үндэс гэсэн утгатай зүрэг Хятадд ч бий. Хоолны уламжлал нь эрэлт бий болгож, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлдэг. Хятадын нарийн боовны салбар дэлхийн хэмжээний бизнес болжээ. Жилийн зах зээлийн хэмжээ 11 тэрбум Америк доллароос давсан байна. Хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцсэн боловсон хүчин бэлтгэхийн тулд тодорхой стандарт шаардлагатай. Гуанжу хотын эдгээр 20 оюутан яг ийм шалгалт өгч байна. Энд секунд бүр хөдөлгөөн бүр чухал амаргүй шүү. Гэхдээ энэ гэрчлэгээ надад олон халга нээж өгнө. 2021 оноос хойш 25 мянган гаруй тогооч ийм гэрчилгээ авсан байна. Одоо ижил шалгалтыг Австрали, Таиланд зэрэг гадаад орнуудад ч зохион байгуулж байна. Өнөөдөр мэрэгжилтнүүд хөлдөөсөн нарийн боовны үйлдвэрлэлээс эхлээд хүнсний томоохон салбаруудад шаардлагатай байна. Хэлийн чанд дахь Хятад иргэдийн нийгэмлэгтэй орнуудад залуу тогооч нарыг ихэвчлэн кантон хоолны стандартаар үнэлдэг. Малайз, Филиппинч манай гэрчилгээжүүлэх системийг нэвтрүүлэх сонирхолтой байна. Хятадын мэрэгжлийн стандартууд дэлхийд түгэж байгаа ч гол нөлөө нь эх орондоо илүү тод мэдрэгдэж байна. Сүүлийн 5 жилд Хятадын хотуудад 60 сая гаруй шинэ ажлын байр бий болж, бараг 100 сая хүн мэрэгжлийн сургалтад хамрагджээ. Зөвхөн кантон хоолны маструуд хөтөлбөрлөл гэхэд 1 сая орчим хүнийг ажилдаа болгосон байна. Шинэ 5 жилийн төлөвлөгөөнд Хятад улс гарааны бизнесийг идэвхтэй дэмжиж, дижитал эдийн засаг, өндөр технологийн үйлдвэрлэл, орчин үеийн үйлчилгээ зэрэг ирээдүйтэй салбарт ажлын байр мэдүүлэхээр зорж байна. Мэргэжлийн сургалтад илүү чиглэсэн, зорилтод болж, нийгмийн эмзэг бүлэгт онцгой анхаарал хандуулах замаар хөдөлмөрийн зах зээлийг илүү хүртээмжтэй болгоно. Кантон хоолны маструуд хөтөлбөр надад амьдралын 2 дахь боломжийг өгсөн.
Гэхдээ энэ нь зөвхөн хувь хүний бус бүхэл бүтэн салбаруудыг хүнсний үйлдвэрлэл, тээвэр, аялал жуулчлалыг хүртэл хөгжүүлж байна. Мянган хүнд эрч хүч өгч буй бодит өөрчлөлт юм а. Сайн хоол зүрх сэтгэлийг дулаацуулдаг. Сайн боловсрол хувь заяаг өөрчилдөг. Заримдаа өсөлтийн хамгийн зөв жор бол хүний нөөцөд хийсэн хөрөнгө оруулалт байдаг.